Улс төр хямраад парламентын хямрал болох гээд байна гэд бид нар их тийм сонин нөхцөл байдал үүсчихсэн байгаа. Энэ бол миний харж байгаагаар намын дотоод эрх ашигын төлөөх тэмцэл явсаар хагаад парламент руу орж ирээд тэгээ бүр хөл толгойн олдогдохоо болоод үндсэн хуулийн зөрчилтөө байж болцсгүй шийдвэрүүд гараад ингэ явж байгаа. Тэгэхээр асуудал наанаас эхлэхээр намаас эхлэхтэй. Нам дээр очиж дуусна. Нам бол эрх ашигын тийм бүлэглэлийн хэлбэрт орчихсон. Тэр эрх ашиг бүлэглэлийн хамгийн том нөлөөлөх хүчин зүйл бол орлого. Орлого хаанаас орж ирэх хэрэг нүүрсээс орж байгаа. Тэгэхээр нүүрс болоод улс төрийн намын хоорондын мөнгөний оролцоог холдуулах юм бол намууд маань зэвэршин парламент бас доктортой болно гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ бүх юм үл ойлгогдох маш хэцүү төвөгтэй улс төрийн процессын шийдэл нь явж энгийн нэг хар нүүрсэн дээр очих болоо тэр нүүрсийг хэн эзэмшиж байгаа. Тэр уурхайг хэн ажилуулж байгаа. Уурхаагаас олох ашиг нь хэн хуваарлж байгаа. Хэн удирдлагын томилж байгаа. Тэрнээс хамаарч Монголын намуудын төлөвшил нь шалтгаан хамаарна. Намын төлөвчлөөс парламент доктортой бол. Тийм болохоор энэ удаагийн яг улс төрийн нарийн асуудлууд бол тусдаа мэдээж байгаа. Гэхдээ миний харж байгаа өөр нэг үнцэг бол энэ удаагийн ийм хямралууд бол олон дахин давтагдана. Энэ Монгол улс маань холимог парламенттай шинэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шинэ ийм тогтолцоотой сонгуулийн тогтолцоотой болсон. Тэгэхээр цаашдаа нэг нам хэд давмгаалаад зөвхөн өөрийнхөө үзмжээр шийддэг юм өнгөрсөн. Тэгэхээр иймэрхүү юмнууд бол зөндөө гарна. Гарах юмыг энэ жил нэлээд хүнд байдлаар бид нар сургуул хийж байна. Цаашдаа энэ ийм байдал нь төрийн өмчийн компанийг намаас холдуулж засаглалыг өөрчлөхгүй бол энэ зовлонгоос ангижрахгүй. За ийм логикоор би улс төр болоод нам болоод нүүрсний уурхай гурыг хоорондоо хамааралтай гэсэн байдлаар та бүхэндээ мэдээлэл өгье гэж зорьсон. Хоёрт миний хэлэх нэг санаа одоо ингээд маш олон мэдээлэл явж байгаа. Наан цаана ингээд нэг ялалсан, зөвтгсөн, буруутгсан. Тэгэхээр ийм улс төрчлөлтийн дунд иргэд болоод за гишүүд ялгаагүй ажил хийж байгаа хүмүүс нэг жоохон сэтгэл хоёр алхам хоошоо болж байгаад нэг эрүүлэр хармаар байгаа. Тэгэхээр аль нэг талд орж хин нэгэн рүү дайрах цаг хугацаа байж болно. Гэхдээ одоо бол тэхгүй. Тэхгүйгээр ер нь нүүрс гэдэг чи юу юм? Яагаад чухал вэ? Яагаад нүүрс шороо болохгүй юм? Яаж монголчуудад илүү их үр ашиг хүртэх үү? Тэгэд яагаад нүүрснээс намыг холдуулах хэрэгтэй байна вэ гэдэг ийм байдлаар та бүхэндээ мэдээлэл хуваалцсан юм аа. За. Нүүрс янз бүр байдаг. Хөөдөг нүүрс байдаг. Энэ бол энэ талхыг дороо чихгүйгээр гурил зураад энд хийчих юм бол ингээд хорчоогоод түлэгдээд нэг тийм гурил болно те хатуу гурил. Тэгэхээр зөвхөн хөөдөг нэмэлт нэмжээж л талах хөөдөг. Яг тэрнтэй адилхан хөөдөг нүүрс байдаг. Хөөдөг нүүрсийг коксчих нүүрс гэдэг. Талах хөөхий чинь кейкинг гэдэг те. Ганцхан үсгийн зөрөө кейкинг, кокинг. Өө үсэг болцохоор нүүрс, хөөдөг нүүрс. Үсэг болохоор хөөдөг талах. Кейкинг, кокинг, кол. Буюу хөөдөг нүүрс. Тэр дээр хөөдөг нүүрс нүксүүтэй харагдчихна. Энэ нүүрс ховор. Хөөдөг нүүрс ховор байдаг. Хэр хэмжээнд хөөх үү? Бүрэн хөөх үү? Дутуу хөөх үү? Эсвэл ерөөсөө хөөхгүй байх уу? Ийм гурван төрлийн нүүрс 5 толгой дээр байдаг. Коксчдаг, коксчдаггүй, сул коксчдаг. За тэгэхээр энэ нүүрс шороо болохгүй. Яагаад гэвэл гангийн үйлдвэр, барилга, машины үйлдвэр, металл хийц, химийн үйлдвэр, эрчим хүч бүгд нүүрсэн дээр тулгуурлаж байгаа. Ялангуяа коксчдаг нүүрс, хөөдөг нүүрс ховор учраас нүүрс үнс болохгүй. Ковидын 2020 оноос хойш
25 он хүртэл 5 жил дараалаад дэлхийн нүүрсний хэрэглээ үйлдвэрлэл өссөн. Дандаа түүхэн дээд хэмжээ жил болгоо. Энэ график дээр дэлхийн эрчим хүчний агентлаг 23-аас 25 оныг харуулсан байна. Өнгөрсөн жил бол 8.8 тэрбум тонн дэлхийн хэмжээнд хэрэглээ. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт асуудал байгаа, нүүрсний хэрэглээг бууруулах шаардлага байгаа, зорилго тавьсан байна хүндрэлтэн амьдрал өөр байгаад байна. Сайн зорилгодоо хүрч харамсалтай чадахгүй байгаа. Заас хүрвэл сайн бид нар дэлхийн нийтийн төлөө бас санаа зовж хувь нэмрээ оруулдаг. Гэхдээ тэр 8 тэрбум бол Монголоос тасарсан томтой байхгүй. Тэгэхээр энэ зүгээр бид нар нүүрсний хэрэглээ өсөж байгаа зөвтгөж байгаа юм биш. Амьдрал ийм л байна. Нүүрс бол нэмэгдэнэ, явж л байна. Алга болох боломж байхгүй. Энэ том аж үйлдвэр чинь нэг өдрийн дотор ингэ солигдчихгүй. Бидний авах мессеж бол манай нүүрс шороо болохгүй. 8 тэрбум, 8.8 тэрбум эх жил. Энэний тал нь бүгд найрамд хятад ард улс. Талаас арай илүү нь. Дэлхийн тал Монголын хилийн урд байгаа. Хамгийн том хэрэглээ. Тэгэхээр манай нүүрс бол шороо болохгүй. Дэлхийн тал 4.5 тэрбум тонн нүүрсний хэрэглээний ганц хувийн хэлбэлзэлээр бид нар маш том доголт хийж байна. 1% хэлбэлзэл, 5% хэлбэлзэл дандаа байна. Өөрөөр хэлбэл дандаа зах зээл байгаа. Яаж ухаалагдах болох вэ гэдэгт бидний хувь чухал. За ингээд нүүрс шороо болохгүй. Гэтэл нүүрс удахгүй хэрэггүй болох гээд байна. Үн хамаагүй. Хямд боловч ихээр зарьяа. Нүүрсийг биержээр зардаггүй юм аа. Яг ийм өгүүлбэрийг 24 оны намар маш их ярьсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр улсын хурлын чуулганы танхимд би бол энийг нөгөө том гэрээ байгуулахын өртөл болгож тийм PR-ын дэвсгэр болгосон гэж бодож байгаа. Нүүрсийг биержээр зардаг. Одоо энэ үснэгт байгаа. Энэ дээр ингээд Английн, Европын, Оросын, Хятадын, Нью-Йоркийн биржүүд байна. Энэ дээр нүүрс зардаг. Өөрөөр хэлбэл нүүрсийг биржээр зардаггүй юм аа гэдэг нь бодлоо. 24 оны 12 дугаар сарын 27-нд China Energy гэрээ хэлж явах үе чуулган дээр цаг аваад ийм энэ дээр би гарч энэ презентацийг гартаа барьж байгаад уншиж өгсөн. Нүүрсийг бол биржээр зардаг. За дараа нь офтек гэрээ гэж биднэрт нэг зүйл байна. Тэгээд урт хугацааны том гэрээ байна. Ингээд бирж, офтек гэрээ, урт хугацааны том гэрээ гурван зүйл байгаа. Офтек гэдэг маань надад мөнгө байхгүй байна. Та миний ажлыг хийгээд өг. Дараа нь би нүүрсээрээ төлчихье гэдэг гэрээ шүү дээ. Урьдчилаад мөнгөний аваад юм нь хийлгэх чинь дараа нь нүүрсээр төл. Нэг төрлийн бартер гэсэн үг. Офтек гэрээнүүд ил болсон. Энэ төмөр замын офтек гэрээ 2 жилийн өмнө ил болсон. 2 үндсэн гэрээ. Тэр 2 үндсэн гэрээ гүйцэтгэж байгаа туслах гэрээнүүд нь саяхан ил болсон тийм ээ. Тэгээд нөгөө олон гэрээний чинь дийлийнх нь бод байна гэсэн тийм. За энэ дараагийнх нь баяжуулах үйлдвэр барьсан. Эрдэнэс 5 толгойд 10 сая тонны хүчин чадалтай. Тэрийг Хятадын Norinco гэдэг компани барьсан. Norinco компани төлбөрт нь 2.5 сая тонн нүүрс худалдаж авах гэрээ байгуулсан. Энэ офтек гэрээ сая ил болсон. Та бүхэн вебсайт руу ороод Эрдэнэс 5 толгоос харах юм бол энэ байж байгаа. Дараа нь Тамсгийн нефтийн талбайгаас, олборлолтын талбайгаас газрын тос боловсруулах үйлдвэр энтхийн зээлээр баригдаж байгаа. Үйлдвэрлүү газрын тосоо дамжуулах хоолоо барьсан. За энийг бас Norinco гэдэг хятадын компани 3.5 сая тонн нүүрс аваад барьж өгсөн. Ер нь бол одоо бараг 100% байгаа. За энэ ингээ 3 том офтек гэрээ. Энэ гэрээнүүд ил болцсон. Дараа нь бид нарт урт хугацааны тогтвортой гэрээ гэж юм байна. Том гэрээнүүд. Энэ хаалттай байгаа. Энэ ил гараагүй. Энэ гэрээнүүдийн дүн нь саяны тэр офтекүүд биржүүдээс хамаагүй их. Энд байгаа 4 гэрээ нийлээд
хэдэн 10 сая тонны гэрээ. Хэдэн 10 сая тонн нүүрсний гэрээ. А саяны тэр офтек нөгөө бодийн төмөр замын гэрээ, нөгөө баяжуулах үйлдвэрийн гэрээ, дамжуулах хоолойн гэрээ, эднэр бол нэг хэдэн сая тонны гэрээ байгааз. За хэдэн 10 сая тонны том гэрээнүүд бол хаалттай байгаа. Энийг нээх гэхээр зэрэг нөгөө худалдаа авагч хятадын талтайгаа нээхгүй гэсэн учраас тэднээс зөвшөөрөл авах ёстой гэж тайлбарладаг. Үндсэндээ өнөөдрийн Монголын улс төрийн нөхцөл байдалч тэр ер нь цаашдаа энэ салбар нээлттэй болох цаг үе нь болцсон гэдэг үндслээ бид нэр тавиад албан ёсоор энийг хятадын талдаа тавиад тэр нь одоо компани хооронд тавина уу, гадаад харилцаагаараа тавьж болно. Ингээд нээх хэрэгтэй гэж бол үзэж байгаа. Энд нуугаад байх юм бол байхгүй. Нуугаад дэлхийн зах зээлийн нүүрсний үнд нөлөөлнө. Тэрэнд ингээд нууцаар Монголтой тоглолт хийн гэдэг юм бол бас байж болохгүй. Яагаад гэвэл хятад бол их гүрэн, хятад бол тэнцвэржүүлэгч. Хятад улс дэлхийн одоо бусад хөршүүдтэйгээ ийм өргөн цар хүрээтэй, хүртээмжтэй, ашигтай, нөгөө жижиг тоглогч нартай ашигтай ийм байдлаар бид нэр хөгжнө гэдэг шинэ үеийн их гүрэн гэдэг тийм бүр нэр томьёог Ши Жинпин дараа гаргаж ирсэн. Элчин сайдын яам Монголд хэвлүүлээд тараасан Ши Жинпиний 2 дугаар бот байгаа. Тэр бот дээр бичсэн байдаг. Тэгэхээр тэр бодлогын хүрээнд ч гэсэндээ энэ нэг хайхтар нууж хаагаад байх юм байхгүй. За тэгэд энэ том гэрээнүүдийг одоо бүгдээр хараад үзэх юм бол Чалко компани жилд 10 сая тонн ойролцоогоор шүү. Тэр нь болохоор зүүн цанх 5-7 ордын нэг хэсгийн олборлолтын 60%-ийг авах гэрээ байхгүй. Тэгэхээр тэр нь ойролцоогоор олборлолтоос хамаарах гэдэг шүү дээ. Жилд 10 сая тонн. За дараагийнх нь e-commerce гэж компани байна. Хуучин Winsway гэдэг байсан. Энэ 15 сая тонныг авах гэрээтэй. Удахгүй дуусгаж байгаа. Бараг дууссан юм л. Дараагийнх нь Jayo гэдэг компани. 15 сая тонн. Тэгээд ер нь дуусгад өгч байгаа. Дараагийнх нь Norinco. Түрүүний нөгөө Norinco офтекер үйлдвэр барьсан, хоолой барьсан. Дээрээс нь 15 сая тонны худалдаа авах гэрээтэй. Энэ нь бас дийлэнхийг нийлүүлс удахгүй дуусгаж байгаа. За тэгэд энэ дөрв байснаас нэмэгдээд сая China Energy орж ирсэн тий. China Energy 2030 он хүртэл жилд дунджаар 5 сая тонн үрс авна. Эхний 3 жил 5, дараагийн 2 жилд нь 6 сая байлуу дээ тиймэрхүү. 2030 оноос хойш жил бүр 20 сая тонн үрс авна. Ийм гэрээт. Нийтдээ 16 жилийн турш тэгээд үржүүлэхээр 247 сая тонн гэд хэвлэлээр манай улс төрчид ярьсан шүү дээ. За тэгэхээр ийм том гэрээнүүд нь эдгээр бол хаалттай байгаа шүү. Нэгээгүй. За тэгэхээр нэгдүгээрт биднэрт биржийн худалдаа байна. Биржийн худалдаа бол богино эргэлттэй, үн харьцангуй өндөр. Хоёрдугаарт нь урт хугацааны том гэрээнүүд байна. Урт хугацааны том гэрээний давуу тал нь доктортой хөрөнгө оруулалт төлөвлөж болно. Тэдэн жил ингэж орлого орж ирэн тийм юм хийн гэж төлөвлөж болно. Тэгээд хямралын үед хэрэг болно. Нүүрс авахгүй одоо зах зээл байхгүй болчиход ядаж нэг хідэн том улсын компани авж байна. Бирж бол гой өндөр үнэтэй явж ирсэн хямрал гарангууд зогсчихно. Өнгөрсөн жил нүүрсний эрэлт буураад төр зогсохоор зэрэг харуу тэр бирж ажиллахгүй байгаа үстэй гэж хүмүүс баахан ярьсан. Одоо буцаад ажиллаад эхэлж байгаа ч. Ийм. Офтек бол бүтээн байгуулалт хийгээд хэрэгтэй. Юм барьмаар байдаг, мөнгө байдгүй, нүүрсээр төлж. Тэгэхээр агуулгаар бол эдгээр ингээд айл аль нь байж болно. Холимог байдлаар л явдаг. Дэлхийд ийм л байгаа. Тэгвэл ямар харьцаагаар байх вэ? Ямар үнээр байх вэ? Тэгэд нууц байх уу, ил байх уу гэдэг асуулт бид нарт хамгийн чухал. За одоо офтекийн үн тэгвэл хэд байгаа юм бэ? За би үн дээр нөгөө гэрээний нууцыг ярихгүй. Гэрээн дээр ямар үн байгааг би ярьж болохгүй. Тэгвэл нийтэд мэдэгдсэн мэдээллийг бол дав гүндээ хуваалцсан. Нээлттэй болсон Norinco гэрээнд дурдсанаар одоо вебсайт руу ороод харвал байж байгаа. 2022 оны 2 дугаар улирлын суур үнийг $113 тооцсон байгаа. Уурхаан аман дээр $113. За энэ 19 онд бол энэ бүр баг $60 энэ байсан тэр үед те. Тэгээ чи ингээд дээш доош одоо буцаад борсон байгаа шүү дээ. За 113 байж. Энэ гэрэл гардаг үлээ. Байхгүй юм те.
За тэгэхээр энэ дараагийн улирлын үнийг тооцохдоо яах вэ гэхээр дараагийн улирал эхлэнгүүт өнгөрсөн улиралд зах зээл дээрх үн яаж өссөн бэ гэдгийг тооцно. Тэр нь хятадын 3 тэгээ олон улсын 2 ийм 5 их усврийг аваад 5 захын мэдээг аваад жигнэж дундчлна гэсэн үг. 30% нь тэр CR Shanxi Coking Coal индекс. 10% Shanxi Liulin CM4. За тэгээ 10% нь Platts. Энэ бол Сингапурын эрдэсийн худалдааны зах. За 20% нь болохоор MB Coking Coal Index Jintang. Энэ бол бас ингээ хятад руу орж ирж байгаа гадаадын нүүрснүүдийн үн. 30% нь Primary Coking Coal Average of Production Areas гэдэг SX Coal вебсайтаас авдаг. Энэ бол хятадын дотоодын үн. За эндээс ингээ харах юм бол жин дарах хэмжээг нь тооцож байгаа байхгүй юу? Үнийн өсөлтийг. Тэгэхээр хамгийн их нь тэр эхний 30 дараагийн 32 гоож эхний 30 төгслийн 32 60%. За тэгээд тэр Shanxi хоёр дахь нэмэх юм бол 70%. 70% нь Монголын нүүрснээс хамаарна гэсэн үг. Тэр нь Монголтой ойрхон хятадын бүс нутаг учраас Монголын нүүрс хямдаар ихээр ороод их юм бол тэдний үн бас бага хэмжээгээр буурна. Өөрөөр хэлбэл бид нар их хэмжээгээр ингээ хямдруулаад авах юм бол өөрийнхөө үнийн индексийг бууруулад тэгээд манай үн багасах боломжтой гэж эндээс харж байна. За ийм 5 индекс байгаа. Нөгөө хоёр нь бол олон улсын мэдээ. За ингээд ийм байж 22 оны 20 дугаар $113. Одоо 9 сард энэ сошиалд ярьснаар бол нэг $55 орчим байна гэдэг. Уурхай амн дээрх нэг тонны нүүрс. Одоо бүгдээрээ ойролцоолно. Ягаад гэвэл тоо бол гэрээний тоо нэг улирал болгоо өөрчлөгдөж байгаа. Хоёр тэрийг цэг таслаар нь хэлэх боломжгүй. Тийм болохоор гарсан мэдээлэлээс бүгдээрээ ойролцоолно. За ойролцоолоод бодъё. Эхлээд шууд хэлэх төгөлд нүүрсийг биржээр зарах нь ашигтай. Нүүрсийг биржээр зардаг, нүүрсийг биржээр зарах нь ашигтай. Жишээ нь одоо энэ бирж дээрх үн одоо энэ байна. Энэ хөрөнгөний бирж орохоо харагдаж байгаа энэ хүснэгт. Энэ үн $100 байгаа. Коксжих нүүрсний хувьд нөгөө 3 төрлийн нүүрс байгаа шүү дээ. Хөөдөг, хөөдөггүй, тэгээ сул хөөдөг. Тэр хөөдөг нүүрс нь бол $100 байна. За тэгээд уурхай амн дээр тэгвэл хэд байгаа юм бэ? Ойролцоогоор $60 гий. Энэ бол бодит байдлаас нэг хол зөрөхгүй заа. Тэгээд $60 дээр тээвэр нэмэх хэрэгтэй. Тээвэр нэмэхээр 80 болно. 60 дээр нэмэх нь 20-80. Монгол тээвэрч зайлвал нэг $10 орчмоор тээд юм байна лээ. Тэгээд ашиггүй. Ер нь бол тооцоонд ингэж анх хэрэглэхдээ нөө хилцээр хийж байхдаа хятадын тал бол $25 тээврээ бодож исэн. За тэгэхээр ингээд яг ойролцоогоор $20 гий. $80. Тэгэхээр ингээд 182-ийн хооронд чинь $20 зөрөө гарч байна тий. $20 зөрөө гарах нь. 1 сая тонноос $20 сая, 10 сая тонноос $200 сая. Гэхдээ энэ хэлбэлцэн нүүрсний үн унаад байх юм бол энэ зөрөө нь багасна. Нүүрс нь нэмэгдэх юм бол энэ зөрөө нь магадгүй ихсэх бах. Тэгээ ийм хэлбэлцэлтэй явна гэж тогтмол бид нар бол тооцож болохгүй. Баримжаа авахын тулд ингэж харж болж байгаа. За ингээд энэ дэлгэрэнгүй дараа нь ярина. За дараа нь хийх дүгнэлт хямдруулсан үнэтэй урт хугацааны том гэрээг хязгаарлах хэрэгтэй. Ер нь бол байх хэрэгтэй, гэхдээ хязгаарлах хэрэгтэй. Энэ оны 10 дугаар сар одоогийн байдлаар Эрдэнэс 5.21 сая тонн нүүрс экспортлсон байна. Үүнээс 16.6 нь том гэрээгээр 4.4 нь биржээр. Буюу бараг 80% нь том гэрээгээр 20% нь биржээр зарагдсан байна. Биржээр зарах ашигтай, биржээр зарах хэрэгтэй. Гэхдээ биржээр зарж байгаа хэмжээ 20% байна. Энийг бид нэр ихсэх хэрэгтэй. Ядаж 50-50 баймаар байна. Тогтвортой хямдралтай том компаниудад нь үгүй. Олон улсын харилцаа байна, тогтвортой байдал байна. Окей. Гэхдээ бирж ажиллах хэрэгтэй. Тэгэхээр 50-50 болох. Хоёрдугаарт нь
Бирж дээр зарагдсан 4.4 сая тонн нүүрснээс чинь 300 мянга гаруй тонн л коксчих нүүрс. Ихэнх нь 90% нь коксчдоггүй, сул коксчдог нүүрс. Буюу бирж дээр сайн нүүрс орж ирэхгүй байна. Яагаад гэхээр олборлож байгаа бүх сайн нүүрсийг нь нөгөө том худалдаа авах нар чинь сорчлоод аваа явчихна. Тэгэхээр хоёр дахь зүйл бирж дээр коксчих нүүрс оруулах хэрэгтэй. Хэрвээ бирж дээр сайн нүүрс орж ирэх юм бол бирж дээр ирж худалдаа авах сонирхол нэмэгдэнэ. Биржийн худалдаа өснө. Яагаад биржийн худалдааг 50% хүрэхийн тулд хэрэгтэй гэхээр сайн нүүрс оруулж ирэх хэрэгтэй. Сайн нүүрс оруулж ирэхийн тулд том гэрээнүүдэд хязгаарлал. Одоо хугацаа дуусах. Дахиж битгий байгуул. Мөнхөд биш шүү дээ, тодорхой хугацаанд. Тэгвэл бирж рүү илүү сайн нүүрс орж ирнэ. Нийт үнийн дүн өснө. Үн өсөхгүй бол бид нар үнгүй ажил хийж яах. Монголчууд нүүрсээ олборлоод бөө юм болоод бөө хулгай тэмцэл хэрүүл урал болоод стресстэй тэгж байгаа бол тэд орлого нэммээр шүү дээ. Монголын бодлого үнэ нэмэх бодлого барих хэрэгтэй. Бид нар үнэ бууруулах бодлого хэрэгжүүлж байгаа. Яагаад гэвэл бирж дээр 20%, 80% нь хямдруулсан тогтмол үнэтэйгээр явж байна. Энэ бол үн бууруулах бодлого. Дараагийн чухал мессеж. Монголын нутаг дээрх тээврийг монголчууд гин. Энэ бол дүрм байх ёстой. Энийг бид нэр хийж чадахгүй байгаа. China Energy том гэрээний нэг том зүйл нь ур хаам нөхцлөөр гэрэлсэн. Буюу тээврийг хятадын тааш хийдэн. Зүүн бол Монголын нутаг дээр тээврийг монголчууд шийднэ. Шийдэх нь зүйтэй. Нэг талаас зардал өртөг байна. Нөгөө талаас эрсдэл байна. Зам харгуу нь манад эзэмшлэх. Эд янзын жагсаал гардаг, цаг уурын үзэгдэл гардаг. Тэгэхээр энэ Монгол тал нь хариуцсан зүг юм аа хил үргэж өгөхөр. За тэгэд нөгөө ажил хийсэн хүн чинь мөнгө авна шүү дээ. Цалин нь үлдэнэ, мөнгө нь үлдэнэ. Одоо энэ маш олон жолооч нар тэнд маш олон машин авцсан. Тэгээ өрөнд ороод бүр ингээд маш хүнд байдалд орцсон. Тэгэхээр одоо нөгөө Эрдэнэс 5 тулгаан тендерээр биржээр зарсан нүүрсэн дээр буюу нөгөө нийт продуктын чинь 20% дээр нь тээврийн тендер зарлаад тэр дээр хамгийн бага үнэ өгсөн ордог болохоор ойролцоогоор $10 тээвэр хийж байгаа. 1 тонн нүүрсэнд. Тэр нь болохоор нурмаг ачааны жишг төлбөрөөс бага. Буюу засвар үйлчлэгээ их боломжгүй, ашиг байхгүй, машин өөрийгөө идээд дуусгах ийм өөр хийх ажил байхгүй учраас тэнд очиж жолооч нар чинь маш хүнд нөхцөл амьдарч байгаа. Хятадын нөгөө 80%-ийг нь тээвэрлэж байгаа том компаниуд болохоор өөрсдөө тээврийн компанид. Гялалцсан шинэ машинтай. Тэд нар тэр тээврээс ашиг хийхгүй. Тэр тээврээс ашиг хийх шаардлага байхгүй. Том борлуулалтаа хийчихэж байгаа. Тэндээсээ машин дэргээр шинчлээд явуулчихна. Тэгээд нөгөө хідэн жолооч нар нь тэнд яг хөө тэгээд багхан цалин аваад ингэ явж байгаа. Ийм хоёр зөрөө байна. Тийм ингээд үүний үр дүн жаа гэхээр Монгол жолооч нар ер нь өрсөлдөөнд ингэ сөхөрж байгаа. Одоо удахгүй явах боломжгүй болох гэж байгаа байхгүй. Зээлээд ийж төлж дийлэхгүй. Тэгэхээр энд нэг том шийдэл хэрэгтэй. Би нүүрсний тээврийнхэнтэй нэлээд уулзч бид нар ярилцсан. Ер нь бол тэр нурмаг ачааны доод жишг дээрээс нь тээвэр хийж байгаа сонгон шалралтанд бүгд ил тод бай. Ганцхан Эрдэнэс 5 толгой биш. Худалдаа авч нь хэн байхаас үл хамааран. Иймэрхүү байдлаар оруулахгүй бол нэгдүгээр тэр олон мянган хүний амьдрал, ар гэр, хөрөнгө, зээл маш хүнд байдалд байна. Хоёрдугаарт нь Монгол улс тээврийн бодлоготой байх шүү дээ. Монголын нутаг дээр монголчууд тээвэрлэ. За одоо нэг юм том гэрээнүүдийг хязгаарлах хэрэгтэй байна. Бодлогын хувьд бирж том гэрээ хамт явах хэрэгтэй гэж хэлсэн. Том гэрээ нь хит давмгаалаад байна. 80% болцлоо. Одоо ингээд 95% бүр утахгүй бол. Тэгэхээр шин засаг гарч ирэх боломжтой нэг том гэрээ байгуулад авах юм уу? Тэр том гэрээ нь хинт зориулсан гэрээ байх. Тэр олборлтын монголчууд их юм уу? Тээврийн монголчууд их юм уу? Худалдааг нь хятадтайгаа хий, олон улстай хий.
Сайхан ашиг аваад доктортой ингээд ажиллана л дээ. А гэтэл ягаад заавал бүх юмыг нь худалдаа авахч талтай хариуцуулж өгөх гэдэг. China Energy 3-ыг цогцоор гэдэг томьёолд оруулж ирсэн. Буюу нүүрс худалдаа авах. Ер нь бол төмөр замыг бол мөнгөний нөгөөд бариулж байгаа. Тусдаа асуудал уг нь. Гэхдээ заавал нүүрс худалдаа авахтай хамт явъя. Дээрээс нь олборлолтод оролцсон. Буюу томьёол нь болохоор уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэж байгаа. Цаад утгаар бол олборлолтод оролцсон гэсэн үг. Шууд орно гэхээр зэрэг шуугах учраас тийм томьёол нэг тийм сонин уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх. Яг техник хэрэгсэл ингэ дэмжинэ гэсэн үг л дээ. За ингээд 3-ыг цогцоорно гэдэг томьёол оруулж ирээд байгуулсан. Одоо шинэ засаг сая төсөв дагаж орж ирсэн нэг тогтоол байгаа. Тэр нь 5-7 үлдсэн хөрс өндөөгүй хэсэг дээр иж бүрэн цогцоорно экспорт олборлолт тээврийг гүйцэтгүүлэх ийм хөрөнгө оруулагчийг олж хилцээр инэ гэсэн агуулгатай. Хилцэгдэж эхлэх байгаа. Үндсэн санаа нь иж бүрэн цогцоорнохоор бас нэг том компани орж ирж байна. Окей, болно. Гэхдээ яагаад тэд нартай худалдаагаа хийж болдго юм бэ? Ягараа тээвэр мэвэр ингээ олборлолт бүгдээр ингийн оруулах гэдэг. Энд дэр тод ил тод байх хэрэгтэй. За тэрийг ингээ ярилцах. За ингээд China Energy-гийн түүхийг одоо бид нар бүгдээрээ ярьсан. Бүгдээрээ мэддэг болцсон. Тэгэхээр би товчхон байдлаар нийтэд гарцсан мэдээллийг дахиад авах хүнд санал. Олон жил ингээ явж ирсэн. Тэгж жагаад нин шин үеийн түүх буюу 24 оны сонгуулийн өмнө Монголын биржийн үнээс 5% хямдралтаагаар одоо нүүрсээ нийлүүлье гэдэг тохиролцоог ажлын хэсэг хийгээд сангийн яамны төрийн нарийн одоогийн төрийн нарийн бичгийн дарга Ганбат тэр үед энэ ажлын хэсгийг ахалж ирсэн хүн хийсэн гэдэг 2-3 өндөр албан тушаалтад мэдгдсэн те тэр юуг нь харуулсан. Би бол тэрийг олж хараагүй. Гэхдээ зурагтаар харсан. Дараа нь юу болсон мэдэхгүй. Дараа нь сонгуул болсон. 8 сард сонгуулийн дараа China Energy-гийн баг Монголд ирсэн. Монголд ирээд шин санал тавьсан. Тэр нь болохоор үнийг Чалкогийн нөхцлөөс болохгүй гэдэг. За ингээд олборлолтод оролцъё. Ам нөхцлөөр авъя. 3-ыг цогцоорно. За ингээд Монгол улсын засгаас ажлын хэсэг томилогдсон. Засгийн газрын хоорондын хилцээр хийгдсэн. Хилцээрийн төслөө улсын их хурл руу оруулж ирсэн. Улсын их хурл хилцээр ихтэй ийм зүйлсийг анхаараарай гэдэг чиглэл өгч тогтоол гаргасан. 58 дугаар тогтоол. Тэрнийхэн дараа засгийн газар хилцээрээ дуусгаад улсын их хурл ёсчлон батлаад дараа нь 2 компани Эрдэнэс 57 болон China Energy гэрээ байгуулсан тийм. Гэрээ нь нууц байгаа. За ийм товч түүх. Ерөнхийдөө засаг хоорондоо хилцээр хийж байгаа. Засгийн газар хоорондоо хилцээр хийсэн. Засгийн газраас хятадын засгийн газраас ирсэн бичигдэр 3-ыг цогцоор гэдэг асуудал байгаа. Үнийг өмнөхөөс муудахгүй гэдэг зүйл байгаа. Засгийн газраас ирсэн санал дээр нь шүү. Тэгэхээр бүр хаалттай бол бас биш байсан ба. Асуулт бол тэр сонгуулийн өмнөх биржийн үнээс 5% гэдэг сонгуулийн дараа яагаад өөрчлөгдсөн? Энэ хооронд юу болсон бэ гэдэг бол асуултын тэмдэг. Тэрийг мэдэхгүй байна. Тэрийг олж мэдэх хэрэгтэй. За тэгтээ энэ хоёрын хооронд ямар зөрөө байна вэ? Нуг хуг алд дэлгэм үнийн зөрөө бол гарахгүй. Тэрийг нь шууд хэлчих. Тэгтээ зөрөө байх. Тэр нь ямар зөрөө байх вэ гэдэл таамаглана. За ингээд 3-ыг цогцоор нь гэрээ байгуулнаа. Ам нөхцлөөр ийм үнээр хийнэ гэдэг асуудал ороод ирэхдээ зэрэг бомбын сэргэлтийн талаар ерөнхий сайд мэдээлэл өгсөн 24 оны 10 дугаар сарын 25-нд тэр дээр ингээд нөгөө гişүүд сөрөг хүчний гişүүд голын энэ дээр зогсож байгаад ярьдаг дээр би гарч үг хэлсэн. Миний хэлсэн санаа бол төмөр зам холбох хэрэгтэй үнэхээр чухал байна. Нүүрсний худалдаа бол тусдаа асуудал. Гэхдээ заавал хамт хийх ёстой гэдэг байгаа бол хийж болно. Хэрвээ алдагдaltaй нөхцөл байх юм бол хийхгүй байж болно шүү дээ. Төмөр замаа холбохгүйсэн чи яд юм бэ? Төмөр зам хил хүртсэн. Тэн дээрээ буулгаад машинаар тээвэрлээ цааш нь гаргаад очиж болно. Одоо бид нар төмөр замгүй 80 сая тонныг гаргаж байгаа. Хятад улс 150 сая тонныг биднээс авахгүй. Гадаадаас нийтдээ 400 гаруй сая тонн авд юм аа. Коксч нүүрс.
тэрийг нэг улсаас авдгүй маа. Ингээд иймэрхүү тайлбар ярьсан байхгүй. Тэрийг бас хэлэх нь зүг баг. Тэгэд эрсдлийг нарж агаад энэ талаар судалгаатай учраас 4 санал гаргасан. Нэг нь дэмжигдсэн. Юу дэмжигдсэн гэхээр сорчлохгүй. Нөгөө 3 төрлийн нүрс байна шүү дээ. Хөөдөг, сул хөөдөг, хөөдөггүй. Англиар бол коксчдаггүй, сул коксчдаг. Анхандаа бол ер нь анхны ирсэн албан бичиг хүсэлтэнд коксчих нүрс аавна гэсэн байсан. Одоо Эрдэнэс 5 толгоогоос олборлж байгаа нүрсний 70-80% нь коксчих нүрс. Тэгэхээр ингэ яваад байх юм бол энэ уурхай чинь сүрнэ. Тэгэхээр сорчлохгүй шүү. Уурхайн төлөвлөгөөтэй хувь харьцааг нь барьж явна гэдэг агуулгыг 26 онд эдийн засгийн байнгын орон дээр гаргаж дэмжүүлээд 27 чуулган дээр дэмжсэн. Тэгээ энэ бол бас та бүхэнд хэлэхэд гинтийн зүйл. Ягаад гэвэл би төрсөн өдөр тэмдэглэж явж байгаад орой улсын эдийн засгийн байнгын орон дээр зарчмын зөрүүтэй санал нөхдүүдтэйгээ нийлж газ бэлдэж авчирч хилцүүлээд оруулсан. Өөр юм санал ороогүй. Тэгэхээр ийм сонин бас парламент эд чинь ажиллаж байгаа байхгүй. Ирж дэвшүүлээгүй байсан бол энэ орохгүй. Сорчлохгүй гэдэг юм орсноороо урт хугацаанд энэ бол олон зуун сая долларын зөрөө авчирна. Хоёрт нь үн бодохдоо нөгөө 5 индекс байна шүү дээ, тэ. Тэр 5 индексийн би тэр индексүүдийг нь хэлж болохгүй байсан байхгүй. Тэр чинь одоо л ил гарч байна шүү дээ. 5 индексээ дээр нэмэх нь Монголын индекс нэмээ. Монголын бирж. Тэгээд дахиад нэг олон улсын юм явж нейтралжуулахгүй бол хятадын дотоод индексүүд энд дарчаар хямд нүрс нийлүүлчихэд нөгөө үнэ нь унахаар буцаад нөгөө үнэ ашиглаад иж болохгүй. Энэ дэмжигдээгүй. За 3 дахь нь болохоор тээврийг монголчууд хийнэ. Буюу ам нөхцлөөр биш хил нөхцлөөр. Энэ дэмжигдээгүй. 4 дахь нь яг нийт хэмжээний асуудал байсан. Тайлбар нь болохоор зэрэг Монголоос 100 гаруй сая тонныг авах гээд байна гэсэн шүү дээ. 160 сая тонн гэж ерөнхий сайд хэлж ирсэн. Салбарын сайд 120 сая тонн гэж хэлж ирсэн. Тэгвэл тэр том тоогоо санамжч дээр бичгээ. Тэгэх юм бол тэр дотор 20 сая тонн чинь жин дарахгүй болохоор зэрэг нүүрсний үн унгаах сөрөг нүдэн буурна гэж. Энэ яваагүй. За ийм 4 санал яасан, нэг нь дэмжигдсэн. Тэрэндээ бол ямар ч байсан нэг барьцтай юм баяртай байна. Одоо China Energy гэрээ юугаар ахад онцлог вэ гэдгийг эргээд харъя. Энэ нээлттэй мэдээлэл тулгуурласан манай гишүүд улс төрчид 20-40 гэдэг хоёр тоо ярьсан. За энэ тоонууд нь бол бас ханта тоонууд байна. 40 гэдэг нь болохоор зэрэг энэ гэрээний чинь биржийн үн болон энэ гэрээний үнийн зөрүү чинь $40 зөрж штэ нэг тонн. Тэгээд 16 жилийн турш нийт 250 сая тонн дүржүүлэхээр ингээд 10 тэрбум доллар болох гээд байна. 10 тэрбум Монгол алдах гээд байна гэж ярьсан. Доор нь болохоор зэрэг тайлбар нь энэ 40 чинь тэр харагдж байгаа үржигэн 40 гээд. Энэ 40 дотор чинь тээвэр орсон байгаа шүү гэж ярьсан. Тэгэхээр тээвэр нь ойролцоогоор $20 гэхээр энэ зөрөө чи 20 болж таарна тий. Тийм үү? За тэгэхээр ямар ч байсан $100-оос $20 гэдэг бол нуг хуг биш юм байна. Тэгтээ том зөрөө байна. Коксч нүүрсний хэмжээг 55% гэсэн. Энэ бас одоо сошиал дээр нийтлэгдсэн мэдээ. Сул коксч нь 35, коксч нь 10% гэж. Тэгэд энэ талаас илүүгийн коксч нүүрс өгөх гэж байна гэдэг асуудал байна те. Тэгэхээр энийг бид нар одоо юутай шалгах ёстой гэхээр уурхайн төлөвлөлт нь ямар вэ? Уул геологийн нөхцөл нь ямар вэ? Уул геологийнхаа нөхцлөөс хамаарч уурхайн төлөвлөлт гардаг. 5 жил 10 жилээр. Тэндээс гарч байгаа нүүрснийх нь 30% нь коксч байхад 50-ыг нь нийлүүлнэ гэдэж болохгүй. Улсын хурлын тогтоолж агуулга тэр байхгүй юу? Ямар үйлдвэрлэл физик геологийн нөхцлөөр уурхайн төлөвлөж гаргаж байгаа тэр харьцаагаар нийлүүлнэ гэсэн үг. Тэгэхээр тэр нь үнэхээр 55 юм уу? 30 юм уу? 40 юм уу? Энийг бол Эрдэнэс 5-7 компани төлөвлөгч нараас асуух хэрэгтэй. За одоо Эрдэнэс 5-7 борлуулж байгаа нүүрсний 70-аас 80% нь коксч нүүрс. 70-аас 80% нь коксч нүүрс. Тэгээд тэр чинь дандаа том гэрээгээр явчихж байгаа. Нөгөө бирж рүү чинь 20% зарагдж байна. Тэнд коксч нүүрс бараг байхгүй. Буюу
сорчилж байна. Сорчлонгүй байна. Тэгэхээр ийм байдлаар удаан явахгүй. Удаан явах юм бол нөгөө зөв юмыг ингээ мүлжээд авчихаар, гоё нь мүлжээд авчихаар уурхаж ашиглах боломжгүй болчихдог байхгүй. Та зүгээр төсөөлөд болохоор ингээд нүх гаргаад ингээ явчих юм бол бус нь нураад унчих шүү дээ. Тэгэд ингээд баялгаа алдна гэсэн үг. Тэгэхээр сорчиж болохгүй гэж юм. Тэгэхээр энэтэй харьцуулахад 70-80% харьцуулахад 55 гайгүй юм шиг харагдаж байгаа ч. Энэ бол бас бодит мэдээлэл. А гэхдээ 55 чи өөрөө урт хугацаанд явна. 30 он хүртэл дараа нь 30 оноос дахиад цааш 10 хэдэн жил. Тэгээд маш том хэмжээ жил болго 20 сая тонн. Тэгэхээр энэ дээр бид нэр маш анхааралтай байх хэрэгтэй. Уурхайн төлөвлөлт геологийн нөхцөл ямар байна вэ гэдгийг харж иж 2030 оноос хэмжээгээр явхад энийг уйлдуулж өөрчлөх асуудал гарч ирж болчихшгүй. За, одоо ингээд үнийн зүрөө нь $40 байна гэж сошиал дээр явсан. Тэр нь тээвэр дотор нь байгаа гэж хэлсэн. Тэгэхээр үлдэж байгаа нь $20 болох чинь тийм ээ. За тэгвэл биржээр зардаг үнэ 5%-аар хөнгөвчлөөд биржээр явуулъя гэсэн шүү дээ тий. Анх тэгж ярьж ирсэн гэсэн тий. Тэгэхээр 5%-аар хөнгөлөх юм бол $5 бол. $20, $5, хоёрын хооронд $15 зэрэг гарч ийн тийм ба. За энэ бол яг одоо хийж байгаа таамаг шүү. Тэгтээ хантаа ойролцоо. Энэ жил болгон өөрчлөгдөн, улирал болгон өөрчлөгдөн. Нэгсэн багасна. Энэ үнийг нэгдүгээрт энэ тоон байхгүй, гэрээнийх үнийг би мэдэхгүй. Гэхдээ баримжаа их найдаар тоологдох зөрөө жил болгон гарна шүү гэж би 12 сарын 27 чуулган дээр хэлсэн учраас нь бол тэр. Одоо харин нийтэд мэдээлэл гарцсан учраас тэр тоон дотроос ингээ харьцуулахад ер нь хантаа. За ингээд цаашдаа бид нар яах юм бэ? Дахиад сануулъя. Монголын эрх ашиг, монголчууд илүү ашиг нүүрснээс олохын тулд нэгдүгээрт нүүрсээ биржээр түлхүү зар. Ядаж том гэрээгээр 50%, бирж 50%. Ийм харьцааг барьж явах хэрэгтэй байна. Энийг барих шийдвэр гаргах хэрэгтэй байна. Бодлого. Тэр бол Монголын үнийн бодлого. Хоёрдугаарт нь хил хүртэл тээврийг монголчууд хийх. Тэндээсээ бид нэр цалингаа авъя, амьдрий. Гуравдугаарт нь за нүүрсийг сорчлохгүй. Уурхайн горимтой нийцтэйгээр хувь харьцаагаар нь борлуулах. Дөрөвдүгээрт нь үндэсний үнийн индекстэй болох. Нүүрс зардаг улс болгон индекстэй байдаг. Индонез, Австрал, Хятад, Орос бүгдээр Монголд байхгүй. Манай хоол ойлж иддэг хамгийн том бүтээгдэхүүн тэр нь хэдэн төгрөгөөр зарахыг өөрсдөө мэдэхгүй. Бодлоготой байх хэрэгтэй. Бодлоготой байхын тулд бирж том гэрээний харьцаа энэ гэж. За ингээд тавд нь бүх гэрээг нууцаас гарга. Энийг бол албан ёсоор хүндэт хөрш улсдаа тавиад тэгээд соёлтойгоор харилцан зөвшөлтсөд нээж гаргах асуудал. Саяны нээс офтек гэрээнүүдийн нийлбэр дүн нь бол нууцад үлдсэн том гэрээнүүдээс хамаагүй бага, хэд дахин бага. Одоо сүүлийн томьёоллууд нүүрсний хулгай гэдээ бид нар ярьдаг. Нүүрсний хулгай бол хулгай хийх эрх мэдэлтэй хүмүүсээс гарна. Тэр нь дунд шатны ажилтнууд гэж болно. Дээд шатны ажилтнууд гэж болно. Эрх мэдэл хэрэгтэй. Хулгайлахын тулд тийм ээ. Эрх мэдлэн хулгайлахгүй. Эрх мэдлийг хэн өгдөө? Төрөөс компани удирдлага, төрийн өмчийн компани удирдлагыг засгийн газар томилно. Засгийн газар гэдэг бол нам. Сонгуульд ялсан нам засгийн газар байгуулдаг. Тэгэхээр намын дарга компани удирдлагыг томилно. Хулгайн хамгийн сүүлд хариуцлага хүлээгч нь бол үндсэн субъектын төр. Тэгэхээр бид нар түмэн амьтан байгаа. Түмэн хүн байгаа. Зарим нь хулгай байна. Зарим нь хийхгүй. Зарим нь шудраг. Зарим нь шудраг бус. Энэ хэрүүл хизээс дуусахгүй. Төрийг, намыг өмчөөс холдуулах юм бол хулгай багасна. Үндсэн дүгнэлт нь бол тэр. $2022 онд энэ 9 сард би нэг ихтгэл тавьж ирсэн. Тэр болохоор
хар нүх гэдэг. Тэр үед хулгай гэдэг томьёо гарч ирээгүй байсан. Болохоор хар нүх. Ягаад тэгэхээр нөгөө монголчуудын авсан хамаг ашиг орлогчин дэр нь хил хоорондын богино төвөрдөж байхгүй болчиход байсан байхгүй. Нөгөө 1 тонн нүүрсний үн хэдэн зуун доллар болж солиордог үе. Хар нүх гэж. Тэгэхээр тэр үеийн тэр хар нүх нь бүгдийн сороо явцсан. Хин аваад байгааг нь би ойлгоогүй байсан. За энийг бол сүлд нүүрсний хулгай гэж нэрлсэн. А тэр нь болохоор логистикийн асуудал дээр гарсан том зөрчил. Одоо урт хугацаанд логистикээ төмөр замаа тавьчлаа, теле холбочлоо гэхэд шийдвэр гаргагч нараас нь дарга нараас нь хулгай бол тасрахгүй. Тийм болохоор бид нар төрийн өмчийн компани хувийг иргэдтэй олгож нээлттэй овчаад компани болох юм бол нүүрсний хулгай багасна. Нүүрсний хулгай багасгаар нам мөнгнөөс холдох юм бол парламент гоё ажиллана. Парламент гоё ажиллах юм бол Монголын ардчлал бэхжинэ. Ер нь энэ лог. Одоо 18% нь Эрдэнэс 5-7% хувьцаа иргэдэд байна. Монголчуудад. Тэгээ 1% нь бол аж ахуй нэгжүүд байгаа. Тэгээ тэрийг жоохон уучраас алгасан. Яаралтайгаар 34%-ийг буюу хяналтын багцыг нийтийн хувьцаа болох хэрэгтэй байна. За ингэхдээ үнгүүдүүлж болохгүй. Хямдхан зарчингууд гадны худалдаж авчаад тэгээ бид нар ямар хэрэгтэй юм бэ? Эсвэл нэг 2-3 том компани авчвал яах юм бэ? Тийм болохоор хязгаарлалт тавьж өгдөг. Монгол улсын иргэд авнаа. Монгол улсын аж ахуй нэгж стратеги хөрөнгө оруулалт хийж болно. Гэхдээ хэмжээ нь бага. Нийтийн гол юм бол иргэд хувьцаа эзэмшнэ. Ирээдүйд 51% буюу дийлэнхийг иргэдэд нийтийн өмчт компани болгомоор. Төрийн өмч гэдэг бол намын даргын мэдлийн асуудал болчих суурьчж байгаа. Тийм учраас төр өмчтэй болохоор зэрэг бие өмчтэй болж байгаа юм а гэдэг ойлголтоос бүгдээрээ салах хэрэгтэй байна. Миний амьдрал муу байна. Би энэ муусан юмнуудаас болоод хохироод байгаа маа. Тийм болохоор дарга минь ээ. Та гараад бүгдийг хурааж аваад төрийн компани болгож жагаад мөнгөний цуглуулад надад хуваагаад өгөөч. Энэ бол нийгмийн нэг тийм дургуутсан үзэн ядсан илэрхийлэл. Энэ аюултай. Ингэх юм бол нөгөө намын дарга нар чинь тгий. Би гоё танд бөөгнүүлж жагаад баялагын сангаараа дамжуулаад эсвэл танд ингээд өөр байдлаар цагаан сарын өмнө ингээд хув хишиг гордуулга гэн тэр үгээгээд тэгээ өгөхгүй дээр ингээд хулгайжилгээ яваад дуусах. Тийм болохоор үгүй. Энэ баялаг таны өмч. Миний юм. Та өөрөө хувьцаа эзэмш. Тэгээ хяналтаа тавь. Ногдлаш гав. Тэр нь янз бүрийн хөлбраар байж бол. Тэгэхээр энийг бол үе шаттайгаар нэмэгдүүлэх. За ирээдүйд үн цэн тогтворжоод монголчууд хувьцаагаа ойлгоод нөгөө дээр үеийн цэнхэр ягаан шиг хилмигдэхгүйгээр ухаалаг болсны дараа арилжааг бүр их нээлттэй болгож олон улсын болохоор гаднаас хөрөнгө оруулалт хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол нэг тогоон дотроо зараад байх юм бол утгагүй үнгүүт чинь. Ийм байдлаар ингээ баг багаар явах хэрэгтэй. Зөвхөн Эрдэнэс 5-7 биш. Одоо энэ 2024 оны төрийн болон орон нутгийн өмчт хуулийн этгээдийн санхүү эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд жимэгтэл гарсан. Энэ дээр бичснээр бол 67 төрийн өмчт компани нийт 26 их найдын орлого олж байна. Борлуулалт хийж байна. 26 их найд. Орон нутгийн өмчтөд 305 компани 3 их найд. Нийлээд 29 их найд. Дээр нь нийслэлийг нэмэх юм бол 33. За заримдаа бас 35 гэж сүүлдээ гарч ирдэг. Нийслэл одоо хэдийг найч болоод байгаа. Улсын төсөв 33 их найд. Төрийн өмчийн компаниуд нийслэл нийлээд 33 их найд. Яг тэнцүү. Улсын төсөв дээр маш их хилцүүлэг болж байгаа. Одоо цалин байлан гээл жагсаал цуглаан болоод их хурал байнга яриад тэгтэл бараг улсын төсөв шиг мөнгийг 67 дарга гарын үсэг зураа шийдэж байгаа. 29 их найд төгрөг. Энэ бол монголчуудын мөнгө. Энэ мөнгө улс төрлөө, намын санхүүжилт рүү, намын томилгоогоор явсан удирдлагуудаар дамжаад явж байгаа. Тэрний цаана нөгөө хийвэл элит хүрээлэл. Өөрсдийгөө нийгмээс тусгаарлцсан, бие биенийхээ бизнесийг дэмждэг, худалдан авалт хийдэг. Тэрүүгээрээ ингээд одоо тансгалдаг.
Энэ хүрээлэл, энэ бол нам ялдарч байгаа байдал. Тэгэхээр бид нар намыг аврахгүй бол парламент ажиллахгүй. Яах гэж олон намтай парламент байгуулсан. Парламент байхгүй бол Монголын арчил байхгүй. Эргээд намыг цэвэрлэхийн тулд төрийн өмчөөс холдуулах. Энэ дүгнэлт рүүгээ буцаад орно. 300 мянган гишүүнтэй гэж ярьдаг. 200 мянган гишүүнтэй гэж ярьдаг. Иннээсээ ичиж амьдрах хэрэгтэй. 300 мянган гишүүн гэдэг чинь хэн бэ? 300 мянган улс төрч байгаа юм уу? Үгүй шүү дээ. Улс төр хийхгүй бол намын гишүүн болж яах юм? 300 мянган аж амьдрал нь холбоотой найзуудаараа бизнесээ дэмжүүлдэг. Эсвэл бол тэр нэг хорон тараасан нийгмийн халамжийн нэг 5 кг гурилыг найздаа аваачж өгдөг. Томоос ахуулаад жижиг ашиг сонирхлын бүлэг 300 мянга урчээд. Тэр 300 мянгаыг тижээх хэрэгтэй. Тижээхэд мөнгө хэрэгтэй. Мөнгө хаанаас олох юм? Тэр 300 мянгаас үйлдвэрлэл явуулахгүй шүү дээ. Мөнгийг төрийн өмчийн компаниудаар дамжуулж, зовчуулж авч байгаа. Тэгэхээр хоёрт нь намыг цэвэршүүлэхийн тулд төрийн өмчөөс холдуулахаас гадна хатуу гишүүнчлэл гэдэг нь утгагүй нэг байхгүй болгож байгаа юм. Бүр үндсэн хуулиндаа сонгогчдын 1% байх ёстой энэ төргээд өөрөө өөрийнхөө эсрэг хүмүүсийн эвлэн нэгдэх хэрэгчлэн эсрэг залт оруулсан. Тэрийг бид нэр эргэж харах. 3 дугаарт нь намын санхүүжилт нээлттэй байх хэрэгтэй. Өнгөрсөн шинэ улс төрийн намын тухай хууль дээр маш гоё заалтууд орсон. Одоо саяхан нэг данстай биш олон данстай байя гэдэг нэмэлтийн өөрчлөлтийг хэрэгжиж эхлэхээс өмнө өргөн барьцсан. Тэгэхээр данс болгон олон данстай болно. Олон их усрээс мөнгө нааш цааш нь зохицуулах хэрэг гарна. Нөгөө олон зуун мянган тижээврүүдэд тижээх боломжийг олж авах гэдэг байна. Энийг бид нэр зөвшөөрч болохгүй. Улс төрийн намын санхүүжилт ил тод бай. Олон зуун мянган гишүүнээс ич бодлого хийх ёстой мэрэгжлийн улс төрд орно гэсэн зорьсон хүмүүс л намын гишүүн байдаг. Тэгээд төрийн өмчөөс намыг холдуул. Энэ гурвыг хийж бид намаа цэвэршүүл. Нам цэвэр байх юм бол парламент ажлууд Монголын улс төр тогтворж байна. Саяны энэ том дохой төрийн ямрал бол эхлэл. Дахиад бид нар олон удаа ийм ямрал харна. Ингэж явж байгаад бид нар парламентаа тараагаад ерөнхийлөгчөө татаад засаг байхгүй болоод анархи хаус руу ороод бусдын идэж болж болохгүй. Үүний тулд үе шаттайгаар төрийн өмчөөс намыг салах нь бол эхний хийх ёстой ажил. Энэ дээр нэгэнт 126 гишүүн одоо харьцангуй чөлөөтэй болж байгаа энэ гэж бид ч өөрсдөө яриад байгаа. Гэхдээ заримдаа бас тийм биш юм шиг бас болж яваад байгаа. Энэ шин үүрэг хүлээсэн хүмүүс үүргээ ухамсарлаад миний ажил хийж байгаа юм чинь нам баг хамт олон чухал боловч нэгдэн Монголын эрх ашиг Монголын төр доктортой байх хэрэгтэй байна. Тэр нь зөв байх хэрэгтэй байна. Доктортой гэдэг чинь нөгөө буруу юмтай эвлэн гэсэн үг биш гэдэг шүү дээ. Энийг ухамсарлаад их болгоомжтой байхгүй бол төрөөрөө бид нар тоглоод. Тэгээд зоригтойгоор ойрын хугацаанд төрийн өмчийн компаниудыг нээж иргэдэд хувьцааг нөөж намыг холдуулахгүй бол арчлал сүрлийн зам руу гарна. За ийм учраас нүүрс талах шиг хөөдөггүй нүүрс тэрийг хэн зарж борлуулж байгаа үйл ажиллагаа явуулах эрхийг авж байгаа хүмүүс тэдний намтай холбоотой байдал, намын парламенттай холбоотой байдал, парламентын арчилтай холбоотой байдал бүгдээр хоорондоо холбоотой юм аа. Ингээд төрийн ямарлын шийдлийн гарц нь бол уурхайг хэн ажиллуулах вэ гэдэг дээр очиж цэгцэрнэ гэж бодож байна. За баярлалаа.